юу цаанда влог хийгөө бас утсан байна. Хүмүүсээс влого яасан бэ нэтрэгээ зөндөө асуусан. Зарим нэгэн зүйлсийг нэг дандаа ингээд capture хийгээд явна гэхээр бас жоо хэцүү санагдаад надад. Сая сүүлийн хэдэн сар гэх юм уу те. Тэгээд юус влог дээр хийсэнгүү, юм бичсэнгүү. Тэгээд одооноос юу итгэвтэй ер нь хийгээд болохоор юмнуудаа бичээд гой сонирхолтой юмнууд болвол бичээ те. Тэгээд влогоо ер нь итгэвтэй оруулъя гэж шийдсэн. Тэгээд энэ зам бол ер нь айгүй актив байх хэрэгтэй гэж үзээд. Тэгээд өнөхөд бол влогоо байн оруулнаа юу ч гэсэн. Тэгээд өнөөдөр 7 хоногийн эхний өдөр 6 сарын 11 өдөр болж байна. Тэгээд юу ч гэсэн өнөөдөр би тариагаа илүүлэх хэрэгтэй болоод тэгээд одоо имлэг рүү орох гэж байна. Юу ч гэсэн имлэг рүү ямар камера авдарлалтай юм шиг гэдэг. Зүгээр юу ч гэсэн ингэж орчих гэж бодож байна. Тэгээд дараа шууд ажил руу явна да. За юу ч гэсэн тариагаа илгэчихэд одоо тэгээд ажил руу галах байна. Машинаа орхон тавьчлаа. Ажиллаа надад бас гоё хийнэ. Тэгт юм чи. Тэгээд үсчин бас ланч цагаар гоё юм олж иднэ гэж бодож байна. За ажлаа тараад машин руугаа алхаж байна. За Австри яг камер дээр гаргаад юм ярина гэдэг бол бас хэцүү. Тэгээс ланч цагаар ч гэсэн. Ерөөдөө л одоос нэг арай нэг айгу татн болчих болохоор бас камераманаар хамаагүй бичлэг хийгээд влогд оруулах гэхээр бас бохгүй санагдчих магадгүй манай ажлынх нь. Ерөөс ажил дээр бол камера олох тавсангүй. Бэкграунд бүр ямар гоё харагдаад байна. Тэнгэр бүр үсэл цол болчихжээ. Үсээ нэгц болно. Машинаа бас нэг угаалгана гэж ажилтай байна. За юу яцхан тэгээд юу ч гэсэн гэртээ ирсэн. Тэгээд яг гэрлүүгээ орж ирсэн чи миний айгу нойр хүрэл хамраас ингээл носгож байгаа. Тэг ингээл хоолой юм гуншаал. Тэгэл би бүр юу лээ гэж бодсон чи ханаад үрдсэн бай. Тэг уусаа ерөөхдөө бол яг юунаас идэх нь бол би бол мэдчихлээ л та. Ер нь миний эргэн тойронд 2-3 хүн ханиадтай байсан. Нэгт тийм хоёр талхоор бас би өөрөө бас ерөнхийдөө бол жоохон дархлаа унсан гэж хэлж болно. Тэгээ жоох ядралттай байсан. Тэгээ яалч ханаад төрчлээ. Маргааш үдээ яах юм аа юу ч гэсэн арга хэмжээ аваад байж. Би түрүүн юу атсан. Колтон авцсан. Тэгээ одоо ингэ сая зүг арц дээр. Тэгээд би сая орой олоо хийж байгаа одоо мах тавьсан байгаа. Шансан баг. Тэгээд тэрнийхээ өмнө зүгөө явуулж байна. Тийм л санаач. Уул өнөөдөр би айгу өсмөсөө засуулъя гэж бодсон гэсэн чи бүр шамирчлаа. Бүр чиг шамиралтанд орчдөг шүү дээ. Гэж асуултсан. Тэгээд ажлын жоох хийх юм байвал хийгээд байхгүй л юу ч гэсэн хоолоо үлээж хоол идчихэд ер нь нэртгэн таталтаа орно гэд бодож байна. Бас машин тэргээ уулна угаалах байсан юм. Тэгэд уул энэ 7 хоног бол би ерөнхийдөө бол бүтэн capture хийж бодож байгаа. Өнөөдөр чинь 1 дэх 2 дэх 3 дэх 4 5 дэх юм бүгдээр ингэ бичээд хаг санд ч бас бичээд тэгээ ер нь бүтэн санд бичих юм байл хичээд бичихгүй юм ивчих байхгүй бол шууд өөр edit хийгээд ерөнхийдөө дараагийн 7 хоногийн 1 дэх нэг влого цацна гэж бодож байна. Энэ влого тэгээд юу ч гэсэн за
хоолн дээр болцсон. Boy dinner. Bon appetit. За бүгдээрэнд нь энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Тэгээд одоо би 9:30 юу явж байна. Офс дээр бас нэг мастер класс сонголт авах юм шиг. Тийш хараад гарч байна. Жох оройдос ирчлээ. Тэг ч гэсэн гайг хөө 9:30-аас гэсэн юм жаа. Гарт байна. Өндөр үчсэн би юм цагаан болох юм санаад ирлээ. Гадаа юу гоё. Ус цагаар мөхөг ойлцсон шүү дээ. Өндөр нэг л юм гэгээлэг юм өмсөхгүй болохгүй юмсан гэдэг. Цагаан нэг өмсч, цагаан бодолгүй өмслөө. За юу цаана. Тэгээд өнөөдөр лагер руугаа эрт очих шаардлага гараад. Тэгээд ажлаасаа эрт бичүүлээ хараад ирлээ. Тэгээд ерөөхдөө хэд хоног лагер дээр уусаа лагер дээр байх шаардлагатай болчиход. Тэгээд ерөөхдөө ажилдаа хэд хоног бас юу нэг ажлаас хэд хоног жуулаа авцсан. Тэгээд юу ч гэсэн одоо би бэлтгэлтэй орчод тэгээд шууд лагер руу явна. За юутай байна? Би ч гэсэн бэлтгэлтэй орсон. Тэгээд гэр орноо зэгцлээд тэгээд юу гэрээсээ авах юмудаа аваад тэгээд одоо юу ч гэсэн лагерлах явж байна. Тэгээд модны хөвгөөс хэцүү байна те. Хөвгөн те модны хөвгөн. Модны цагаан чих юм. Ядаргаа таймер амруу ороод. Амарлаа ороод. Гэл Шангрилагийн наан төвжрөөд явж байна. За юу байцгаана? Би лагер дээр ирсэн. За манай лагер гэж ийм газар байна. Тэгээд манай хашааны хаан талд ингээд юм моднуудтай. Тэнгүүтээ ерөөхдөө бол өвс нөгөө бол сайн. Цаана тэр Монгол гэр байгаа. Манайх ер нь бол одоо юу гэдэг үндэсний өв соёлоо ерөнхийдөө хадгалж явдаг. Ер нь нэлээ ер нь бол үндэсний өв соёлоо дээдэлдэг айл байгаа. Байшин маань бол жоо хуучин. Гэтэ бидэнд болол байдаг юм гэж. Тэгээд энд нэг төрник байна. Төрникэн дээрээс дүүний салуурыг татцсан. Тэгээд тэндээ шийдтэй. Манай лагер нэг иймэрхүү хай гэрэ буйшгэ. Эцдэг. Бомбахайныг имэдэг. Аимшигтай. Ийм гол. За what's up? My бунжуулээ, гүнжүүлээнүүд. Юу ч гэсэн өнөөдөр ингээд сахалаар дээр унжиж байна. Амар гоё гадаа нэг тийм амар халуунч биш. Тэгээд манай энд угаасаа жоохон сэрүүхэн байдаг байхгүй юу? Салхитай. Хүүтэн салхитай. Одоо юу ч гэсэн өглөөсөө цаймаг уучаад одоо өдрийнхөө хоолыг хийждэг гээд байж байна. Лагер дээр ямар байдаг лээ нэг тийм чийл гоё тий. Бод санах юмгүй. Амар гоё. Манай байгалыг харал та. Шимби. Ачи ми миний үли. Имэн яасэ. Явцсан уу?
Type shit. Тэ. За юу байцгаана. Тэгээд юу ч гэсэн цомын үед ч тэгэл юм өөрөө төгсөн өөрөө лагерт яваас юу хийх. Тэр ч сөглөбс чирээд одоо танаа юу идэх чинь гэж бодож байна. Тийм ээ бол өчигдрийн цөм. Тэр цөмөн дээр нэмээд окей. Гिचст. Юу гэнэ? Ашт. За юу яцхан? Тэгэд би сая лаараасаа хурж ирээд тэгвэл чсэн усаасанд орчоод тэгээд одоо энэ бол унтах чинь. Тэгээд 11 болж байна одоо. Өглөө би 8 гэж босоод ерөөхдөө бол 9 10 гэхэд ажил дээр очсон бас та. Тэгээд маргааш айгу завгүй өдөр болох бах. Ажил дээр баахан үйл ажиллагаа болох юм байлээ. Маш зураг мургаа нэгтэйсэн. Захал махлаа авчлаа. Захлаас ингэж янзлсан. Тэгээ чадвал өглөө бол нүсээ суулж маарлаа. Үсээ хаяр уулжуулах гэж. Тэгэл боллоо доо. За өглөөний мэнд тэгжсэн цундаа бэлдээд шууд тэгжсэн болчлоо. Өдөр айгуу завгүй өдөр авах гэж бодож байна. Завгүй гэдэг бүр яг утгаараа бүр яг завгүй заяа. Ой, хаалт өгчлөө. What the fuck? Үсэд сулжвал те. Үсэд сулжвал. Жоо хаалт гэдэг санагдах юм. Засах ус байж юм уу? Ланч. Хаунаа хүрээ бүссэн. Баярги. За окей, юу ч гэсэн өдрийн ажил, үйл ажиллагаа бүх юм ч гэсэн ингээд дуусчлаа. Яг одоо цаг агаар маш гоё. Маш гоё. Одоо маш руу галах чинь. Шууд хараад нэг юм идчихээ. Орой гарах хэсэг шийдээ. За юу байцаана? Яг одоо би гарч TikTok хийх чинь. Тэгэд үчсэн гэж хуцлаа. The drip. Oh my god, камера чи. За бүгдийн нүглэн нэмээд тэгэд бүгд одоо ажиллагаанаа би авчаад одоо зугаалтаа хөдөлсөн явж байна. Тэгээд үчсэн амгалан цаг дээр ирсэн. Идэж явах юм да хүмүүсээс аваад байж байна. За замдаа гарсан явцгаа чи манай ажлаа. Тийм ээ. Хай гэрээ.
За бид дийжсэн. Дийжиг зөрөө гарч чинь. Жаахан төгжөөстэй. Яахан гэж байна. Юуса. За юу цаана ингэж бод наалаад байж юм биш. Бидэд миний сахыг идчихэд тэгээд тоглоом хөгжөөд тоглоом тоглолцоод тэгээд одоо би жан гэж суугаа сууж байна. Цагаар гоё юм, байгаль гоё юм, газар гоё юм, vibe гоё юм. 100 цагийн фильм үзэгдэж байна. Мэнксэл байж юм да. Ишлэг биш нэ чи.